Тэгэхээр санхүүгийн оршооны тухай хууль шинжлэхдэх асуудал бодлогын төвшөнд анхаарал татаж эхлээд байгаа. За энэ салбарын ил тод байдал, гишүүдийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх талаар олон талын байр суурьуд гарч байгаамаа. Тэгэхээр энэ сэдвээр бид улсын хурлын гишүүн Үүрийн Туяатай ярилцуулна. Танд өглөөний дөрвий. Баярлалаа өглөөний мэнд. За тэгэхээр яг хуулийн төслийн хэрэгцээ шаардлага болоод ерөн бичил санхүүгийн орчны суурь судалгаа хэр хийгдсэн байдгийн бол энэ дээр бас та нэг дэлгэрэнгүй бас тайлбарлахгүй. Санхүүгийн оршооны тухай хууль одоогийнхоор бол хадгалан зээлийн оршуудын хууль. Энэ хуулийн шинжилсэн найруулга өнгөрсөн 3 жилийн хугацаанд бас бэлтгэгдэж олон улсын байгууллагаас санал зөвлөмж авч нэлээд судалгаа тооцоотой хийгдчихсэн ийм ажил. 2024 онд бид энэ хуулийн төсөл дээр санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллаад ажлын хэсэг байгуулж ажилласан улсын хурлын төвшөнд. За 2025 онд бол энэ хуулийг улсын хурлын гишүүдийн зүгээс одоо миний бие заяа уул гишүүний хамтаар санаачлан өргөн барьж за сая 26 оны одоо хаврын чуулганы ихэнд хэлц хэсгийн ус дэмжүүлээд ингэ явж байгаа ийм хууль байна. Тэгэхээр энэ гол хуулийн үзэл баримтлал юун дээр тулгуурлаж байгаа бол нөгөөдгөр хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээр яг бодит одоо тухайлбал бичил санхүүгийн зах зээл дээр гарах өөрчлөлт бол хүлээлт нь юу вэ? За хэрэгцээ шаардлага ямар хэрэгцээ шаардлага байваа гэж. Тэгэхээр нэгдүгürt одоо манай энэ хуучин хууль хадгалан зээлийн оршооны тухай хууль бол 1995 онд одоо хоршооны хууль батлагдсан. Энэ хуулийн суурин дээр 2011 онд батлагдсан шүү дээ. Энэ хүртэл бид нэр хадгалан зээлийн хоршоог ямар нэгэн хуулийн зохицуултгүйгээр авч явж ирсэн. 2006 онд хадгалан зээлийн одоо хоршоодын үйл ажиллагааг гол зохицуулж байгаа санхүүгийн одоо энэ одоо хорооны зохицуулах хорооны хууль эрхцэн орчин бий болоод за үүн дээр үндэслээд ер нь бол одоо энэ хадгалан зээлийн хоршоодыг зохицуулахгүй болохгүй нэ 2004-5 онд ямар одоо аимшигтай асуудлууд үүсэж ирснийг та бид санаж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг засаж залруулахын тулд одоо хуультай болёо гэж анх 2011 онд эрхцэн орчныг бий болгосон. Гэхдээ өнөөдөр 15 жилийн хугацаанд ердөө одоо бусад хуулийг дагсан өөрчлөлтөөс өөр яг энэ систем рүү энэ одоо салбар руу чиглэсэн зохицуултын өөрчлөлтүүд огт хийгдэггүй. За өнөөдөр хамгийн эрсдэлтэй зүйл бол хамгаалтын тогтолцоо ерөөсөө зөвхөн эрсдлийн сан буюу хадгалан зээлийн оршоон дээр эрсдлийн сан байгуулаад явж байгаа. Үүнийг 3 давхар одоо хамгаалтын тогтолцоон шилжүүлж байгаа. Эрсдлийн сан өнөөдөр бидний одоо нийгэм даатгалын нөгөө нэрийн данс гэдэг шиг тухайн хадгалан зээлийн оршоон дээрээ зөвхөн данс хэлбэртэй л байна. Мөнгөчгүй байна. Тэр байгаа мөнгийг эрсдлийн санд байх ёстой гишүүдийн эрсдлийг хамгаалж авах ёстой мөнгө нь эргэлтийн хөрөнгө буюу нөгөө хадгалан зээлийн оршооныхоо үйл ажиллагаанд зарцуулагдаад явж байгаа эрслээс хамгаалах ямарч боломжгүй нөхцөл бодитоор бийжиг байна гэсэн үг. Бийжиг байна гэсэн үг. Тийм учраас олон улсын жишгт нийцсэн 3 давхар хамгаалтын тогтолцоог бий болгож байгаа. Эрсдлийн сан, докторжуулалтын сан, мөн даатгалын тогтолцоог, давхар даатгалын тогтолцоог бий болгож өгч байгаагаар хамгийн гол онцлог. Мөн нэрний хувьд бид ребрендинг хийх ийм зорилго агуулсан. Олон улсын бас хэллэгт хэвссэн санхүүгийн одоо хоршоо гэдэг энэ нэршил рүү оруулж байгаа. Ингэснээр үйл ажиллагааг нь өргөдөх боломж нэгдэж байгаа. Нөгөө талдаа хадгалан зээлийн хоршоо гэдэг нэр өнөөдөр манай Монгол улсад бас үнэхээр үн өндөг болчихж байна. Бид нар нэг зүйлийг ингээ харлуулахаараа одоо тэгээд утгыг алдуулалт харлуулдаг ийм одоо бас практиктай арт юм шүү дээ. 7 дугаар ангийн сурагчдэр л одоо төрслөх урлагийн сурагчдэр хадгалан зээлийн хоршоонд хонь хадгалуулах чонд хонь хадгалуулах хадгалан зээлийн оршоонд мөнгө хадгалуулахтай адилхан гэдэг ийм дүрслэлтэй одоо зураг хүртэл байж байна. Тэгэхээр бид нар үр хөвгтдээ санхүүгийн боловсролыг одоо багаас нь 10 жилийн боловсролоос нь олох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хадгалан зээлийн оршооны нэр хүнд ийм байгаа нөхцөлд яаж бид санхүүгийн боловсролыг багаас нь эхнээс нь олох хэрэгтэй вэ? Хадгалан зээлийн оршоо санхүүгийн бичил нэгжүүдийн хувьд ард түмний амьдралд хамгийн их хүрч явах хэрэгтэй. Уул нь гишүүн төвтэй буюу гишүүдтэй үйлчилж явах хэрэгтэй. Мөнгийг голчлох биш гишүүний асуудлыг хүний асуудлыг голчилж явах хэрэгтэй байна. Энэ агуулгыг бид нар энэ хуулийн төсөлд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл хадгалан зээлийн оршооны гишүүн болгон тухайн хадгалан зээлийн оршоонд ижил тэгш хэрэгтэй байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манад ямар нөхцөл байдал ажиглагдаад байна. Гадуур яагаад одоо энэ хадгалан зээлийн хоршоодоор дамжсан өндөр хүүтэй зээлүүд их гараад байгаа. Яагаад иргэдэд банкны зээлийн одоо бага хүүтэй зээл олдохгүй илүү хадгалан зээлийн оршоодоос зээл авах нөхцөл үүсэж байна. Гэтэл бид хадгалан зээлийн оршооны гишүүнээр банк ус санхүүгийн байгууллага жишээлбэл байна. Банк ус санхүүгийн байгууллага нь арилжааны банкнаас зээл авдаг. Арилжааны банкнаас авсан зээлээ хадгалан зээлийн оршоонд хөрөнгө оруулах замаар давхар одоо
хүүлж мөнгө олдог ийм системийг манай хууль нэгдэж өгсөн байгаа байхгүй. Тийм учраас бид энэ зохицуултыг бол хааж өгч байгаа. Аливаа санхүүгийн зохицуулах орооноос зөвшөөрөл авдаг аж ахуй нэгж хадгалан зээлийн оршооны гишүүн байхыг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл банк ус санхүүгийн байгууллага бол хадгалан зээлийн оршооны гишүүн байж болохгүй гэсэн үг. Ингэснээрээ энэ одоо давхар хүүлэлтийн тогтолцоо үүсгэхийн эрсдлийг бол хааж өгч байгаа. Дээр нь хадгалан зээлийн оршооны гишүүд өнөөдөр яг гишүүнийхээ хувьд үйл ажиллагаанд бүрэн идэвхтэй оролцож чадж байгааг үйл үгүй. Манай томоохон хадгалан зээлийн оршоод за магадгүй 6,000 хүнтэй хамгийн том хадгалан зээлийн оршооны хөрөнгийн 98% ерөөсөө 11 хүн дээр байна шүү дээ. Тэгэхээр энэ бусад 2% хөрөнгө эзэмшиж байгаа хүмүүс зөвхөн зээл авахын тулд хадгалан зээлийн оршооны гишүүн болж байгаа гэсэн. Уг нь бол гишүүн өөрөө хөрөнгө оруулаад тэндээсээ хэрэгцээгээрээ зээл аваад энэ гишүүдийнхээ эрхийн төлөө ажиллах ёстой байгууллага маань эргээд зээлийн үйл ажиллагаа болгодог мөнгө хөлтийн хэлбэртэй болж хувирах ийм нөхцөл өнөөдрийн хуулиар бүрдээд байгаа юм. Тэгэхээр харьцангуй бас яг санхүүгийн талаас нь харуул нэг эрүүл тогтолцоо бол нэлээдгүй хэмжээнд гажсан гэсэн нэг ийм нөхцөл байдал бас харагдаж байгаа шүү дээ. Түрүүн таны дурдсанчлан бас нэлээдгүй олон жилийн өмнө бас хадгалан зээлийн оршоон дээр бол олон хадгалан зээлийн оршоо дампуурсан энэ нөр хууль эрх зүйн бас ойлгомжгүй байдлаас үүдэлтэй байсан гэсэн ийм нөхцөл байдал байгаа. За үүний уршаар бол өнөөдөр бас яг энэ байгууллагын нэр хүнд бол төдийлөн сайн явахааргүй хэмжээнд ч гэх юм уу ойлголт тун хэцүү болсон. Тэгэхээр бас төгсгөлтний өөр нэмэд асуухад тухайн банкны тухай хууль дээр бас өөрчлөлтүүд нэлээд орсон. Банк бол банкаас өөр үйл ажиллагааг эрхэл болохгүй гэдэг зохицуултыг хийж байгаа. Тэгэхээр яг энэ шиг одоо энэ шинэ хуулийн дээр хадгалан зээлийн оршил бол эсвэл банк ус санхүүгийн байгууллагатай холбоотой энэ зохицуултуудыг тухайлбал яг тэр хүлээлтийн мөнгө хүлээлтийн эсрэг тодорхой механизмуудыг яг сайн тусгаж өгсөн байна. Мэдээж энэ бол одоо эдийн засагт одоо хэлбэр буюу далд эдийн засаг мөнгө хүлээлтийн хэлбэрийг дэмжсэн энэ процессуудыг хаах энэ зохицуултуудыг бол оруулж өгсөн байгаа. Дээр нь хадгалан зээлийн хоршоо буюу одоо санхүүгийн хоршоо болсноор зөвхөн хадгаламж зээл авах биш бусад санхүүгийн үйл ажиллагаанд мөнгөн гүйлгээний хэлбэрээр мөн одоо даатгалын төлөөллийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх боломжийг одоо олгож өгч байгаагаар бас давуу талтай байна. Тэгэхээр хөдөө орон нутагт ялангуяа манай одоо хадгалан зээлийн хоршоодын өнөөдрийн байгаа нөхцөл байдалд нийт одоо хадгалан зээлийн хоршоодын тоогоороо 42% нь боловч нийт гишүүдийн 50 гаруй хувь нь орон нутагт байгаа. Орон нутгийн хадгалан зээлийн хоршоодын одоо гишүүдийн хамгийн наад захын хэрэгцээ буюу мөнгөнд төлбөр тооцооны хэрэгсэл одоо аслагдсан сумдуудад бол зөвхөн ганц хоёр банкнаас хамааралтай явагддаг бол энэ хадгалан зээлийн оршоодын хуулийг бид нар санхүүгийн оршооны хууль болгож өргөжүүлснээр төлбөр тооцооны хэрэгслийг хоршоогоор дамжуулан хийх боломжийг олгож өгч байгаа. Үүгээрээ бас онцлог байна. Тэгэхээр ер нь яг одоо таны хувьд бас хууль санаачлагчийн хувьд ер нь энэ хуулийн төслийг энэ хаврын чуулганаар ер нь орж батлагдах хүлээлттэй байгаа юу? Ер нь яг одоогор өргөн барьсан байна. Өргөн бариад чуулган хаврын чуулганаар хилцэх хэсэг нь дэмжигдсэн. Одоо эдийн засгийн банк орон дээр ажлын хэсэг байгуулад Улсын хурлын гишүүн Соронзон болд ахлаад ажиллаж байна. Тэгэхээр би бол хаврын чуулганаар одоо батлагдчих болов гэсэн хүлээлттэй байгаа. Энэ хууль айл болох богино хугацаанд хэлэлцэгдэж батлагдчихэж бид эдийн засагт илүү их одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийг ялангуяа өрхийн амьдрал руу энэ макро эдийн засгийн өсөлтийг оруулахад энэ бол тус болох юм. Бид нар ажилгүйд ядуурлыг бууруулах гэвэл өрхийн орлого бодит хэрэгцээг нэмье гэх юм бол энэ хуулийн одоо төслийг дэмжиж бас энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр их олон боломжуудыг энэ одоо хадгалан зээлийн хоршоо буюу өнөөдөр явж байгаа хадгалан зээлийн хоршоо буюу санхүүгийн оршуудаар дамжуулан олгох боломж бүрдэж байгаа. Нөгөө талдаа өнгөрсөн хугацаанд бид нар хөдөө аж ахуйн хоршоо бас орон нутагт нэлээд олон байгуулагдсан шүү дээ. Энд бас хөдөө аж ахуй буюу хөдөлмөрөөр хоршиж байгаа гишүүнчлийн хувьд нэг 5 малчин өрх нэгдээд хоршоо болсон. Тэгвэл энэ хоршоодыг хадгалан зээлийн хоршоо буюу санхүүгийн хоршооны хэлбэрт шилжүүлж төрөөс ямар нэгэн татаас дэмжлэгтэй санхүүжилт авдаг биш. Өөрсдийнхөө хувь хөрөнгөөр өөрсдийнхөө нийлүүлсэн хөрөнгөөр энэ одоо хөдөө аж ахуйн хоршоогоо санхүүжүүлж явдаг байх боломжийг нээж өгч байгаа гэж бас харах хэрэгтэй. За баярлалаа танд.